Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Даштржин Сэлмүн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсаас та нартайгаа мэдчилж байна. За би Америкийн нэгдсэн улсад нөхөр 2 хүүгийн хамтаар амьдардаг эмэгтэй байна. Би бол grip coach. За grip coach гэдэг маань монгол хэл дээр бол одоо гашуудал гэсэн үгээр орчуулагдаж байна. Харин англи хэл дээр бол маш олон утгатай байдаг. За нэг өсөндөө бол би гашуудлын коуч. За гашуудлын коуч гэхээр та нар маань бас гайхаж байгаа бах. Энэ бол анх удаага Монголд одоо яригдж байгаа анхны одоо коучингийн салбар. За гашуудлын коуч гэдэг маань зөвхөн одоо үхэл хагацал мэдээж нас барсан үхэл хагацал дээр бол гашуудал яригдана. Бас өөр бид нар өдөр тутамдаа бид нар бол одоо гашуудлаар орж байна. Тийм учраас би гашуудлын коучийг сонгосон. За мэдээж биний амьдралд гашуудал байсан учраас би гашуудлаар орсон учраас энэхүү одоо коучингийн салбарыг сонгосон байгаамаа. За бидгээ өнөөдөр та нартаа яагаад гашуудлын коучийг сонгосон, яагаад би grip coach-оор ажиллах болсон бэ гэдэг тайлбарыг бас хэлнэ. Тэгээ бас гашуудал гэдэг чинь юу юм бэ? Бид нар ямар гашуудлаар ордог вэ гэдэг талаар би та нартаа хэлье. За гашуудал гэхээр мэдээж миний хувьд би өөрийн түүхээ ярив. За би бол одоо 2 хөөрхөн хүүтэй нөхөртөөгөө хамтдаа ингээд амьдарч байна. За би бол 3 хүү төрүүлсэн эмэгтэй. За би 2 дахь хүүгээ 4 сар 1 хоногтой байхад нь гинтийн байдлаар эрүүл сарвал сайхан хүүгээ алдсан. Тэгээд энэ бол одоо миний хувьд маш том гашуудал, эмгэнэлтэй зүйл болсон. Миний хувьд маш том хос орон зай үүссэн байгаамаа. Тэгээд би бол маш их гашуудлаар орсон. Маш их гэцүүхэн хүндхэн өдрүүдийг би даван туулсан. Энэ үедээ би маш олон гашуудлын даваануудаар орсон, маш их олон одоо хэцүүхэн хүндхэн өдрүүдийг даван туулж байлаа. Тэгээд мэдээж би одоо энэхүү зүйлүүдэд даван туулж өөрөө өөрийгөө ялан дийлж чадсан. Ялан дийлэхийн тулд мэдээж би одоо коучтэй ажиллаж исэн. Тэгэхээр бид одоо ганцаараа бид нар гашуудлаа даван туулах гэдэг хичээдэг. Гэхдээ бид нар одоо маш удаан одоо цаг хугацааг авдаг байгаамаа. Тэгэхээр би заавал одоо байнга одоо би насан туршдаа магадгүй бид нар гашуудал тохиолдчоод хин нэгний хайртай хүнээ алдчихад насан туршдаа бид нар гашуудах тийм хэцүү байдалд бас орох боломжтой байдаг. Тийм болохоор тэр зүйлээс урьдчилан сэргийлээд би мэдээж одоо хамгийн шилдэг мундаг коучтай ажилласан. Би бол Нара Томсон багштай ажилласан. Тэгээд би өөрийнхөө гашуудлыг бол даван туулсан байгаамаа. За тэгээд би өнөөдөр өөрөө бас гашуудлын коучоор ажиллах болсон. Тэгээд энэ бол одоо Монголд анх удаа яригдж байгаа салбар. За гашуудал гэдэг зүйл маань ганцхан үхэл хагацал дээр яригддаг уу? Бид нар маш олон зүйл дээр гашуудж байдаг. Өнөөдөр та өдөр тутамдаа та өнөөдөр гашуудж байгаа. Энэ нь болохоор мэдээж хүсэл мөрөөдлөө алдсан, тий? Одоо зорилгогүй болчихсон, гинт ажилласаа халагдсан байдал, гинт санхүүгийн байдалгүй, одоо санхүүгийн одоо гинт одоо хохиролд орсон, санхүүгийн их үүсвэргүй болсон, гэр бүл салалт, одоо эцэг их хүүхдүүд одоо хол тустай амьдрах, хүсэл мөрөөдөл амжилтанд хүрч чадхаа болсон байдал гэх мэт маш олон зүйл дээр бид нар одоо сэтгэл санааны маш их том хос орон зайг үүсч маш их гарцыг бид нар мэдэрдэг. Маш их хэцүү байдлуудыг мэдэрдэг. Энэ харамслуудыг мэдэрдэг. Энэ ерөөсөө л гашуудал. Бид нар гашуудлаар орж байгаа. Гашуудлын даваануудаар орж даван туулах ёстой гэдгийг бид нарт хэлж байгаамаа. Тэгэхээр та өнөөдөр ямар нэгэн байдлаар гашуудалтай амьдарч байгаа бол та өнөөдөр хүсэл мөрөөдлөө алдсан. Та өөрийнхөө хүссэн зүйлд хүрч чадахгүй байгаа бол энэ бол таны гашуудал. Та өнөөдөр гэр бүлээсээ салцсан байгаа бол, та өнөөдөр үр хүүхдтэйгээ хол тустай амьдарч байгаа бол энэ бол гашуудал. Тэгэхээр өнөөдөр та ямар нэгэн байдлаар хос орон зайтай, ямар нэгэн байдлаар харамсалтайгаар амьдарч байгаа бол, өнгөрсөн цаг дээр амьдралаа яриад уйдгар гуйгаар дүүрэн амьдарч байгаа бол та өнөөдөр гашуудалтай байна гэсэн үг. Тийм болохоор та нар минь гашуудлаа зөөр тайлаарай гэж би та нартай хэлмээр байна. Гашуудлын даваанууд байдаг. Бид нарын биеийн хилэмжүүдээс гардаг. Бидний одоо өөрсдөө одоо тэрхүү гаднаас орж ирж байгаа тэрхүү гашуудалтай харамсалтай зүйлүүдэд даван сонсоод бид нар маш их гашуудлаар ордог, уйлдаг, орилдог, ямар нэгэн зүйлүүдийг эмоцуудыг харуулж идэг. Энэ бол ерөөсөө гашуудал. Тэгэхээр энэ зүйлүүдэд бид нар зөв мэрэгжлийн хүнтэй ажиллаж даван туулах нь зөв юм байна гэдгийг би та нартай бас хэлмээр байна. Тийм учраас би бас өнөөдөр ингэж гашуудлын коучоор ажиллаж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр гашуудлаа зөвөр тайлж чадахгүй бол хизээ нэгэн өдөр бид нарын гашуудал, харамсал тэр дотор бидний бие махбод дотор сэтгэл санаанд яваад байгаа тэр зүйл хизээ нэгэн дотор өдөр илэрдэг, заавал илэрдэг. Тэр өдөр та магадгүй амиа хорлох, маш огцом үйлдэлүүдийг хийж эхэлдэг. Энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлж та заавал гашуудлаа зөвөр тайлах
бол хэрэгтэй гэж та нартай хэлмээр байна. Тэгэхээр энэ боломжтой. За миний хувьд бол хүүгээ алдаад маш том их хэцүү гашуудлуудаар орсон. Тэгээ даван тулж чадсан. Тэгээ би өнөөдөр тий өөрийнхөө амьдралын утга учирыг олоод тий өөртөөгөө адилхан зовж байгаа, шаналж байгаа хүмүүс туслахаас гадна угаасаа л энэ гашуудлаар бид нар бүгдээр орд юм байна. Тэрхүү гашуудж байгаа хүмүүст би өнөөдөр туслахыг хүсээд өнөөдөр би grip coach-оор ажиллаж байна. Тэгэхээр та нарт маань өнөөдөр ямар нэгэн одоо амьдралын шаардлагаар тий өөрөөсөө л энэ бидний амьдрал гэдэг чинь ерөөсөө л тий зовлон аз жаргал тий энэ зүйлүүдээр бид нар дамжиж идэг. Тийм болохоор өнөөдөр та ямар нэгэн байдлаар гашуудалд өртөж байгаа бол та заавал коучтой ажиллаарай гэж та нартай хэлмээр байна. Гашуудал гэдэг зүйл бол бид нар зөвөр тайлж чадах юм бол гашуудлаа бид нар даван туулж чадах юм бол энэний цаана харин илүү сайхан амьдрал байх боломжтой. Тэгэхээр биднэрт өөр тохиолдож байгаа тэдгээр зүйлүүдэд талархалтай байж, талархлын нүдээр харж, эерэг бодлуудаар харж чадах юм бол бид нар илүү их амжилттай амьдрах бүрэн боломжтой гэж та нартай хэлмээр байна. За тэгэхээр миний YouTube хуудсыг дагаарай. Биний бас Grip Coach Цэлмүн гэсэн хуудсыг бас группийг дагаарай. Instagram дээр бас дагаарай гэж бас та нартай хэлмээр байна. Тэгээ та нартай би илүү олон мэдээллүүдийг хүргэсээр байх болно. За өнөөдрийн миний видеонд анхаарал тавьсан та нартай баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай. Та нартай хамгийн сайн сайхныг хүсье.